Орой мэнд хүргэв үзэгчдээ MBC News мэдээлэл хөтөлбөрийн мигмар гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхон анхаарлаа болно. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар томоохон 3 асуудлыг хилцэн тогтоо шийдвэрийг гаргалаа. Аймгийн монгол хэл бичиг олимпиадад 300 гаруй сурагч багш нар өрсөлдөн дүнгээ гаргалаа. Цагдийн газраас нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. Улаан политехник коллежийн хоол үйлдвэрлэл ангийнхан төгсөлтийн өмнөх дадлагын тайлангийн үзэсгэлэнгээ гаргалаа. Эдгээр улмст мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа болно. Мэдээлж байна. Өчигдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 9-р хуралдаан болж чухал 3 асуудлыг авч хэлсэн байна. Тус хуралдаанаар улсын төсөв тодтол хийсэнтэй холбоотойгоор аймгийн төсөвд тодтол хийгдсэн байна. Мөн их найт төслийг хэрхэн хэрэгжүүлэх болон орчны бохирдлыг багасгах талаар хэлэлцэн тогтоо шийдвэрүүд гаргасан байна. Өчигдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 9-р хуралдаан боллоо. Тус хуралдаанаар улсын төсөвт өөрчлөлт орсонд холбоотойгоор аймгийн төсөв тодтол хийж баталсан байна. Мөн их найт хөтөлбөрийг Увс аймагт байгаа байгалийн болоод Малаж ухын салбарт тулгуурлан хэрэгжүүлэх ажлын дарааллыг гарган болцсноос гадна байгаль эхлэгт холбоотой агаарын бохирдлыг багасгах асуудыг хилцэн баталсан байна. Их найт төслийн хүрээнд мах дээрээ чацарган хуурай газрын далайн ус буюу аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрхэн ямар замаар хэрэгжүүлэх талаар ярилцсан баталсан байна. Аймгийн хөгжлийн санд хоригдлогдсон өнгөрсөн оноос байгууллагуудын хэмнэгдсэн зардал татварын давсан орлого гээд нэг тэрбум гаруй төгрөгийн хоригдлол бий болсон байсныг бас зайлшгүй шаардлагатай төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлсэн шийдвэрийг гаргасан байж байгаа. За аймгийн төсвөд тодтол хийж явахтай холбогдуулаад бас аймгийн 2015 оны эдийн засгийн нийгмийг хөгжүүлэх үндсэн зорилттой холбоотой зарим санхүүжилт нь байхгүй болсон, зарим нь шинээр санхүүжүүлэх шаардлагатай болсонтой холбоотойгоор зорилтонд бас тодорхой хэмжээний өөрчлөлтийг нэмэлтээр оруулж баталсан байж байгаа. Хоёрдугаар асуудал нь гол нь Увс аймгийн дунд хугацааны эдийн засгийн хөтөлбөрийг тодтогч баталсан байж байгаа. Өнгөрсөн жилийн хугацаанд ерөнхийдөө судалгааны баг аймгийн засаг дарга засгийн тамгын газар хамтраад Увс аймгийн дунд хугацааны хөгжлийн төсөөллийг гаргасан байж байгаа. Өмнө хэрэгжиж байсан хөтөлбөр төсөл арга хэмжээнүүдэд төсөглөөд ерөнхийдөө 2024 он гэхэд Увс аймгийн эдийн засгийг хэр зэрэг хөгжүүлж болох вэ гэсэн баримжаа таасан судалгаанд үндэслээд их найт Увс гэсэн ийм хөтөлбөрийг оруулж ирсэн байж байгаа. Энэ 7 хөтөлбөрийг цааш нь хэрэгжүүлэх хөтөлбөр арга хэмжээний төсөл арга хэмжээний жагсаалтыг нь авсралдаар баталж өгөөд өмнөх хэрэгжиж байсан хөтөлбөрүүдэд уялдуулж холбоогийн сайжруулж ажиллах ийм шийдвэрийг гаргасан байж байгаа. За дараа нь үндсэндээ 2 тогтоолын төслийг бас хэлэлцсэн байж байгаа. 3 дахь үйлдвэрийн гэсэн ерөнхийдөө тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлах гэсэн утгатай. Энд нэгэн тогтоолын төсөл нь бол Бөхмөрөн сахил сумын нутагт амжсан орон нутгийн хамгаалалттай газар байдаг. Энд байгаа биологийн төрөл зүйлийг хамгаалах тэндээс зарим илүүг олдцтой илүүг байгаа ан амьтныг ашиглаж агнуурын менежментийг зохион байгуулах орон нутгтаа бас тодорхой хэмжээний орлого мөнгөийг оруулъя. За бас байгалаа зохистой ашиглаж хамгаалъя. Тэнд амьдарч байгаа нутгийн ард иргэдийн амьдралыг бас энэ хамгаалах явцтай бол бас сайжруулах менежментийг бий болгох гэсэн ийм утгатай тогтоолын төслийг баталсан. Хоёр дахь тогтоолын төсөл нь орчны бохирдол, агаарын бохирдлыг багасгах талаар авах зарим арга хэмжээний тухай гэсэн ийм тогтоолын төслийг баталсан байж байгаа. Энэний хүрээнд бол орчны бохирдол, агаарын бохирдол буурна. Бизнесүүд маань өөрснөө нэг жижиг зуух байртын дэвшнээ олон хүн ажилтнууд нөөц хог үнстэй хотголдохгүй ийм орчныг бүрдүүлэх чиглэлийн бичиг баримтыг гаргаж өгснө. Энийг цаашдаа бол энэ 2 тогтоолын төсөл хурлаас гаргасан 5 тогтоол байж байгаа үндсэндээ энэ 5 тогтоолыг аймгийн засаг даргын тамгын газар сумдууд бол хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Мөн тус хуралдаанаар орон нутгийн төсөв дараа тодтолтуудыг хийсэн байна. Аймгийн засаг даргын зөвлөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс гаргасан саналыг үндэслэн аймгийн орлогын их усүрийг бодит нөөц боломж тулгуурлан 1 тэрбум 262.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэн энэ хуралд өргөмөрсөн байна. Орон нутгийн төсвийн зардлын хувьд хэд хэдэн өөрчлөлт оруулжээ. 2014 оны засгийн газрын 326 дахь тогтоолоор сумдад санхүүгийн алба байгуулсантай холбоотойгоор бүтцийн өөрчлөлтийг сумдын тамгын газар хийж, цалин шимтгэлийн
зардал тодорхой мөнгийг тусгах нөхсөн байна. Мөн засаг захиргаа түүний нэгжийн удирдлагын тухай хууль заасан засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрүүдийн дагуу аймаг сумдын дарга нар нэгээс илүүгүй орлогчтой орон тооны зөвлөх ажилуулан гэж заасны дагуу тэтгэмжийн зарлуудыг тусгах өгсөн байна. Мөн төрийн албаны хууль төрийн захиргааны албан агчдын тэтгэмжид олох хугацаа шалгуур үзүүлэлт өөрчлөлт орсонд холбоотой тэтгэмжийн зардалд мөн өөрчлөлт орсон байна. За харин хоол тэжээл тусламжийн зардлын хувьд бол 364.8 сая төгрөгөөр нэмэгдэж байгаа. За энэ нь бол 2013 онд улсын хэмжээнд зохион байгуулсан ерхий амжилгааны түвшин тодорхой судалгааны үр дүнгээр бол энэ 1-2 дугаар шатны энэ үйлчлэгийн хамгаалах хүмүүсийн тоо 9-тэй холбоотойгоор энэ үйлчлэгээний цар хөрөг бол нэмэгдэж байна. За эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчлэгээний хувьд бол эмийн зардлыг бол 2015 оны төсөвт тусгатаагүй эрүүл мэндийн яамнаас бол нэгдсэн журмаар одоо зохион байгуулахаар энэ оны төсөвт тусгаагүй байсныг бол товтголоор тусгаж 135.9 сая төгрөгийг нэмж тусгаж байгаамаа. За аймаг бол сая үндсэндээ бол өдөрт их усүрээ бас тооцоод тэрүүн 262.5 сая төгрөгөөр орлогоо нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор бол орон нутгийн хөгжлийн сандар бол ийм тэрүүн 62 сая төгрөгийг бол нэмж одоо тодтогч байгаа. За энэ нэмж тодтогсон их усүрийн үндсэндээ бол энэ жил бол манай аймаг бас түүхт 90 жилээ болж байгаа. Энэтэй холбогдуулан яг энэ рүү чиглэсэн аймгийн баяр наадам, Монгол бүхийн баяр, баруун бүсгийн дан шиг наадмыг бол одоо ингээд 3 том баяр хийж байгаа учраас энэ зардалд бол 200 сая төгрөг төлөвлөж байгаа. За мөн наадмын талбайгийнхаа одоо гадны талын тогтчлолтод бол 250 сая төгрөг. За тэгээд одоо удасгүй интернетийн сүлжээ байгуулахад 30 сая. За усан урлын орчинд бол одоо боловсон ойл барихад 40 сая. Гэх мэтлийн одоо яг энэ 90 жилийн ойтой холбогдолтой энэ арга хэмжээнээр бол мөнгө тавьж өгч байгаамаа. За мөн бол одоо 3 сая дахь иргэн гэж Ус аймагт одоо 3 сая дахь иргэндээ бол засгийн газрын тогтоолын дагуу орон сууцны дэмжлэг үзүүлэхэд бол 70 сая төгрөгийг мөн төлөвлөж өгч байгаа. За жуудаа өөхийн улсын өсвөрийн авраг шалгаруулах тэмцээн бол Ус аймагт болно. За энэ тэмцээнийг зохион байгуулахдаа бол одоо 23 сая төгрөгийг бас энэ төлөвлөж өгч байгаа. За ийм одоо гол ажлуудад бол мөнгө хуваарлж одоо өчтөрийн хуралдаанаар батллаа. За ер нь бол энэ удаагийн төсвийн тогтхол нь бол төсвийн урлагийн их усүрийг бас нэлээд дайчилсан, нэмэгдүүлсэн, шахсан, төсвийн жилийн туршид бас орон нутгийн төсөв бас доголдох, төлөвлөсөн одоо ажил хөтөлбөр арга хэмжээг бол бүрэн санхүүжүүлж чадахгүй хүрхийн магадлалууд байж байгаа. Тийм учраас бол бид бол ямар ч байсан төлөвлөсөн энэ хөтөлбөр арга хэмжээгээ ач холбогдлоор нь нэрэмлээд одоо орлогын их усүрээ дайчилж орлогын бодит их усүртэй бас уялдуулан санхүүжүүлэх ийм арга хэмжээ авч ажилланаа. Аймгийн 90 жилийн ной болох гэж байгаатай холбоотойгоор томоохон ажлууд хийгдэхээр 300 гаруй сая төгрөгийг төсвөлсөн байна. Энэхүү ажлыг хийхэд танагдсан хэдэн төгрөгөө иргэдэд хэрэгтэй аймгийн бүтээн байгуулалт нэмэртэй зүйлс зарцуулах нь зүйтэй болов. Дараагийн мэдээ хүргэе. Цагдаагийн газраас нээлттэй хаалганы өдрийг хамгийн их хүн ам төвлөрсөн шинэ улаангов захад зохион байгууллаа. Энэ арга хэмжээний хүрээнд хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг танилцуулахаас гадна иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг авсан байна. Цагдаагийн газраас Монгол Улсын засгийн газрын 2011 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа үндэсний хөтөлбөр цагдаагийн ерөнхий газрын даргын 125 дугаар тоод тушаалын хэрэгжилтийг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил төрийн болон төрийн бус байгууллага иргэд олон нийтийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй хаалганы өдөр удирдлагын арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар иргэдэд таниулах, иргэдээс тус байгууллагын сэтгэл ханамжийн судалгаа авах, иргэдийн хүссэн мэдээллийг өгөх, иргэдээс ирсэн санал гомдлыг хүлээн авсан байна. Өнөөдөр манай байгууллагаас иргэд олон нийтийнхээ санал хүсэлтийг хүлээн авч байна. За мөн нэгдүгээр хуулиарын байдлаар хийж гэржүүлсэн ажлынхаа мэдээ тайланг иргэд олон нийтэд танилцуулж ингэж ажиллаж байна. За энэ цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны тушаал байт юм аа. Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт гэдэг. За энэ дагуу бол манай албаагчд бол үйлчилгээний стандартын дагуу харьцаж байгаа. За тэгээд түмний дуу хоолой, за булжааны бушгүй нэвтрүүлгээр иргэд олон нийт бас харилцааны соёлгүй байна.
амрыг ирээ гэж мэдчлэхгүйгээр ерөөсөө яаж яваад байгаа яагаад ингээд инээ тэргээд харилцааны бас зөрчил дутагдлын талаар ярьдаг. За манайх бол дотооддоо албаны сургуульд одоо хичээл сургуультаар бол энэ харилцааны соёлын талаар одоо хангалттай одоо ярьж хэлж зааж зөөвлж байгаа. Одоо тэгээд тэр алдаа дутагдлал гаргаж байгаа алба хаагчийн тухайд бол одоо тэр яг тэр харилцааны дутагдлын талаар бол одоо манай байгууллагын удирдлагад танилцуулж арга хэмжээ хариуцлага тооцоолоход одоо бид нар нууж хаагаад их юм байхгүй. Иргэн тантаа бол Монголын цагдаагийн алба хаагч амрыг ирье. Увс аймгийн цагдаагийн газрын тэр огтод тэр алба хаагч байна. Та одоо ийм замын хөдөлгөөний дүрбийн ч гэдэг юм уу ийм захиргааны хариуцлагын тухай хууль заасан зөрчил дутагдлыг гаргасан байна. Танд энэ дагуу одоо арга хэмжээ хариуцлага тооцох жишээ гэж соёлтой харилцах ёстой. Энэ алдааны одоо зөрчил дутагдал гаргаж байгаа алба хаагчийн талаарх мэдээллийг бол цагдаагийн удирдлагууд хүлээж авах татгалзах зүйл байхгүй. Иргэд өөрсдөө ирэх яриад Монгол Улсын үндсэн хуулийн заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Монгол Улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйл заасан байгаа. Иргэн хүн бол одоо 4 төрлийн үндсэн үүрэг 4 төрлийн одоо журамт үүрэгтэй хууль тогтоомж сахин биелүүлэх үүрэгтэй. Тийм учраас өөрсдөө тэр одоо холбогдох хууль тогтоомж заасан эрхүү үүргүүдээ сайн судлаад тэр дагуу одоо мэдж одоо цагдаагийн алба хаагчтай харилцах шаардлагатай. Иргэдээс цагдаа нарын ёс зүйн талаарх ихээхэн гомдол шүүмжил эрдгэн нууц шээ. Тэгвэл цагдаагийн газраас цагдаагийн ёс зүйтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулж сургууль зохион байгуулах болон ёс зүйгүй үйлдэл гаргасан нь тогтоогдвол арга хэмжээ авахд бэлэн байгаа гэлээ. Дараагийн мэдээ үргэе. Аймгийн болон нэрмжит олимпиадууд энэ сарын 23-наас 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөө. Монгол хэл бичгийн олимпиад 7 төрлөөр явагдсан бөгөөд 300 гаруй багш сурагчид өрсөлдөж дүнгээ гаргасан байна. Сурагчдын амралтыг тохиолдуулан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдын дунд 25 төрлийн олимпиадыг 4 хоногийн хугацаанд амжилттай явуулж дүнгээ гаргалаа. Тэгвэл Монгол хэл бичгийн олимпиадад 7 төрлөөр явагдаж 300 гаруй багш сурагчид хамрагсан энэ жил өргөн хүрээг хамарч чадсан байна. Энэхүү олимпиад улсын олимпиадны 2-ын даваа болж явагдаж байгаа бөгөөд олимпиадад авраг болсон 12 дугаар ангийн сурагчид болон Монгол хэл бичгийн багш нар эх сарын 23-24-нд болох улсын олимпиадад аймгаа төлөөлөн оролцох хэрэгтэй болох юм а. Энэ жилийн олимпиад багш сурагчдын чадварыг шалгасан ам бичгийн гэсэн шалгуураар явагснараа онцлогтой байсан байна. Тус олимпиадыг энэ жил жамын багшийн нэрмжит болгоно тэдний өр хүүхдүүд ивент итгэсэн байна. Олимпиад маань 7 төрлөөр явагдсан. 8 дугаар анги, 10 дугаар анги, 11 дугаар анги, 12 дугаар ангийн Монгол хэл, Монгол бичиг, Монгол хэлний мэрэгжлийн Монгол бичгийн багш, Монгол хэлний багш гэсэн ийм 7 төрлөөр явагдсан. За энэ жилийн олимпиаданд нийтдээ 332 багш сурагчид оролцлоо. За энэ жилийн олимпиадын онцлог маань 8, 10, 11 дугаар ангийн олимпиад маань бичгээр амаар гэсэн 2 төрлөөр сурагчдын дунд явсан. Энэ нь болохоор ном хөтөлбөрийн хүрээндчдэр ер нь тэгээд манай хичээлийн онцлог хүүхдийг ярианд сургах, зохиолыг уншаад, номыг уншаад агуулгыг цэцэлж ярих, гол санааг нь дэлгэрүүлж цэцэлж ярих гэсэн энэ зүйлийг оруулсан нь бас нэлээд их багш сурагчдын талархлыг хүлээсэн ийм онцлог олимпиад боллоо. За энэ манай олимпиаданд ахлах 3 Кэргас, цогцлбор 1, цогцлбор 2, Увс эрдэм, баруун төрөн гэсэн сургуулиуд маань амжилттай оролцсон. 8 дугаар ангийн олимпиадад 1-р байрыг ахлах 3 дугаар сургуулийн сурагч Уянга, 11-р ангид цогцлбор 2 дугаар сургуулийн сурагч Дэлгэр Заяа, 10 дугаар ангийн олимпиадад ахлах 3 дугаар сургуулийн сурагч Туул Цэцэг, 12 дугаар ангийн олимпиадад яг улсад цогцлбор 1-р сургуулийн сурагч Ис Янжин Дулам Монгол бичигт, 12 дугаар ангийн олимпиадад яг улсад явхаар цогцлбор 1-р сургуулийн сурагч төрүүлсэн байна. Ингээд багш нараас Монгол бичгийн олимпиадад Увс эрдэм ахлах сургуулийн багш Имөлжи Дэлгэр, Монгол хэлний олимпиадад одоо цогцлбор 1-р сургуульд ажиллаж байгаа Монгол хэлний багш Игмэр Жав гэсэн хүмүүс тэргүүн барийг эзэлсэн. Энэ жилийн олимпиад багш сурагчдын хүүхдүүдийн мэдлэг ухааныг уралдуулсан өргөн цар хүрээтэй болсон бөгөөд олон хүүхэн төрийн болоод хувийн хөгжлийн байгууллагууд ивент итгэж хамтран зохион байгуулж эхний байр эзэлсэн багш сурагчдыг шагнад урамшуулснараа онцлогтой болсон байна. Дараагийн мэдээ үргэе. Улаангон политехник коллежийн хоол үйлдвэрлэлт анги оюутнууд төгсөлтийн өмнөх дадлагын тайлангийн хоолны үзэсгэлэнгээ гаргалаа. Эдгээр оюутнууд энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан 3 жилийн хугацаанд юу сурснаа дийлгэн харуулсан юм а. Өнөөдөр Улаангон политехник коллежийн хоол үйлдвэрлэлийн ангийн төгсгөнгийн оюутнууд төгсөлтийн өмнөх дадлагын тайлангаа хамгаалах үзэсгэлэнгээ дийлгэн тавилаа. Энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан хавар цаг болсонтой холбоотойгоор хүний эрүүл мэндийн сайн нөлөөтэй амин дэмтэй бүтээгдэхүүнээр олон төрлийн хоол хүнс хийсэн байна. Тус ангийн 25 оюутан төгсөх бөгөөд 14 оюутнуудаагаар
ажлын байраар хангалттай байгаа юм байна. За энэ өдөр хоол үйлдвэрлэлийн үйлчлэгээний технологийн 3 дугаар ангийн төгсөлтийн дадлагын тайлан хамгаалалт явагдаж байна. За энэ манай төгсөлтийн дадлагын тайлан хамгаалалт бол дандаа үзэсгэлэн ур чадвараа харуулсан бүтээлийн үзэсгэлэн гаргадаг онцлогтой. За 3 жилийн анги бол дипломын боловсролоор төгсөн. Хоол хийх, бүтээх, дэвшлэг технологи хийхээсээ гадна хоолыг хийдэг цэг тасгийн зохион байгуулалтыг бас одоо зохион байгуулдагаараа онцлогтой. Дипломын боловсрол олсноор манай хүүхдүүд бол тухайн одоо албан байгууллагад хоол үйлдвэрлэлийн үйлчлэгээний технологиг одоо бүтээгээд дээр нь бол бас менежментийн талын зах зээлийн эдийн засгийг бас уялдуулан судалдаг онцлогтой байгаамаа. Би одоо энэ политехникийн Улаангон политехник коллежид одоо хоол үйлдвэрлэлийн үйлчлэгээний технологийн багшаар 12 дахь жилдээ ажиллаж байгаа. За энд бол ер нь дипломын боловсролоор 6 дахь удаагийн төгсөлт хийж байна. За ер нь ихэнхдээ бол 80% ажлын байртай. Хөдөө орон нутгийнхан бол хөдөө орон нутгтаа очиод одоо сургууль цэцэрлэг хүүхдийн хоолны газарт бол ихэнхдээ ажиллаж байгаа. За одоо бол 25 хүүхдээс одоогийн байдлаар бол 14 хүүхэд ажлын байртай байж байгаа. Цаашид бол бас бакалаврын чиглэлээр суралцах хүсэлтэй 4-5 хүүхэд байна. Тэгээд одоо энэ үйлдвэр аж ахуйн газрууд маань бас ийм сайхан боловсралтай хүүхдүүдийг гарч байгаад нь бас дэмжиж ажилуулаасаа гэж би хүсэж байгаа. Мөн оюутнууд Монгол гэлтгүй олон орны хоол хийх чадвартай төгсөж байгаа гэлээ. Энэ үзэсгэлэнгээрээ дамжуулан 3 жилийн хугацаанд юу сурсан мэдснээ арга гэрийнхэн болоод сургуулийн удирдлагуудаа харуулсандаа оюутнууд сэтгэл хангалуун байсан юм а. Тэгээ манай Монгол хоол хийсэн байгаа. Хүний бид одоо хавар цаг ирж гин битүү сансан аяган хям тэгэл бүх төрлийн махаар хоол хийсэн байгаа Монгол. Тэгээд салаа, жимс гээд одоо бүх төрлийн манай хоолоос ингээд юу хийсэн байгаа, тарыг хийсэн байгаа. Одоо хавар цаг ирж угаасаа тараг гарна те. Тэгээ шарсаа, хавраг, торт гээл хүний бид бүгдээрээ л ер нь амьд юмтэй. Одоо энд бид нэр бол одоо ингээд 3 жил суралцах хугацаанд бол Солонгос хоолоос ингээд Солонгос багшаар заалгаж анги манай багш ч гэсэн ингээд зааж өгдөг байгаа. Тэгээ бид нар бүх төрөл дээрээ хоол хийгээд одоо дадлагын тайлбар хоол гэлтгүүгээр бид нар салаад нөөш бүтээгдэхүүн бас талах нарийн боовоо хийдэг, борцог хийдэг байгаа. Төгсөөд бол бид нар одоо ажлын байран дээр олон нийтэд харилцах манай сургууль дээр байдаг байгаа. Тэгээ бид нар ч гэсэн ажлын байранд зүйшил танилцуулж одоо манай ангийнхан ч гэсэн одоогоор бол бүгдээрээ биш гэсэн нэлээхэн хэмжээний хүүхдүүд одоо танахыг авъя, одоо манайх ачид нуургийгт одоо 2 хүүхд авъя, бэлэг төв дээр одоо 1 хүүхд авъя, сургаж авъя гэдэг ингэж байгаа. Тэгээ ийм бол бүгдээрээ бид нар одоо ингэж ажлын байртаа болно одоо төгсөөд. Энэ нөхөө хоол маань махан бүтээгдэхүүнээр хийсэн. Эрдэс бодисоор баялаг тийм амин дэмтэй хоол байгаамаа. Тэгээ бүх төрлийн махаар ингээд хооронд нь найруулад шин дэвшил технологи гаргаад бид өөрснөө сэтгэж хийдэг. Тэгээ энэ хүү сурснараа би ямар ч хоолыг хийж чаднаа л гэж хэлсэн шин. Бид нөр өөрснөө жор зохион тэгээд цаанаасаа баталсан жороор үсгэн. Өөрснөө зохиохдоо аль болох амин дэмээр баялаг тиймэрхүү жорыг зохиож хийв. Оюутнууд сургуулиа төгсөөд ажлын байранда гараад ард иргэдэд чанартай хоол хүнслэр үйлчлэх чадвартай төгсөж байгааг Нүр Бардам хэлж байсан юм а. Улаангон политехник коллежийн 3 жилийн хугацаанд онол дээр суурилах биш, практик дээр төлөхөд тулгуурлан сургуулийн хөтөлбөрөөр явуулсан бөгөөд ингэснээр сурагчид илүү ур чадварыг эзэмшсэн байна. Хэсэг хугацааны реклам сутгчлагын дараа MBC News мэдээлэл хөтөлбөрийн үргэлжлэлийг хүлээн авч байна.